Өнөөдрийн хичээл хувцсны загварчилгаа. Энэ хичээлийн зорилго нь үндсэн суурь эсгүүрийг бүтээлчээр өөрчлөх, төрөл бүрийн хэлбэртэй мөн загвартай хувцсны эсгүүрийг загварчлан байгуулах, танаас шилжүүлэх, ханцуу, зах, хормойн төрөл бүрийн эсгүүрийн загварчилгааг хийж гүйцэтгэх чадвартай болох юм. Үндсэн агуулга: энгэрийн танаас шилжүүлэлт, энгэрийн загварчилгаа, захны эсгүүр загварчилгаа, ханцууны эсгүүр загварчилгаа, хормойн загварчилгаа. Бид мөртөө хувцсны суурь үлгэр UPOG өмдний суурь үлгэрийг байгуулсны дараа төрөл бүрийн хувцсыг загварчлахад бэлэн болно. Мөртөө хувцсны эсгүүрээр байгуулсан даашинз нь зураг дээр үзүүлсэн шиг мөрнөөс гарсан хөхний танаастай, бэлхүүсний танаастай, шулуун хэлбэртэй, энгийн, нарийн, залгай ханцуутай ийм даашинз олно. Тэгвэл бид нар дэрвэр хормойтой, нуглаастай, энгэрэн задгай, эргэсэн захтай, дэрвэр ханцуутай гэх мэт төрөл бүрийн хувцсыг загварчлахын тулд яах ёстой вэ? Энгийн суурь үлгэрээс мянган төрлийн загвар гаргана гэсэн үг байдаг. Энэ слайдн дээр өсвөр насны охтууд өөрсдөө эсгүүрээ байгуулад загварчлах боломжтой зарим загвар зургуудыг харуулсан байна. Эдгээр нь энгэрийн танаас шилжүүлэлт, хоолойны ухлаадсыг өөрчлөх, энгийн босоо зах, жижиг богино ханцуу гэх мэт загварчилгааны анхан шатны мэдлэг чадварыг эзэмшихэд ур чадварыг, дадлагыг олгоход тохиромжтой ийм загварууд юм аа. Энгэрийн танаас шилжүүлэлт. Энгэрийн танаас шилжүүлэхийн хувцас загварчилгааны хамгийн гол арга биеийг танаасыг шаардлагатай байрлуулж шилжүүлж, шинэ хэлбэр, шинэ загвар бүтээх арга юм. Танаас шилжүүлэх гэдэг нь танаасыг нэг газраас нээж нөгөө газраас авах шилжүүлэх. Энэхүү зураг дээр мөрний шугамаас гарсан энгэрийн хөхний танаасыг хоолойны ухлаадас, энгэрийн гол шугам, бэлхүүсний шугам, хажуу эдлийн шугам, сугамжийн ухлаадасны шугам, мөрний шугам гэх мэт дурын шугам руу шилжүүлж болдог гэдгийг харуулсан байна. Энгэрийн танаас шилжүүлэлтийн үндсэн зарчим: 1. Суурь үлгэр дээр энгэрийн мөрний танаас зурагдсан байх ёстой. 2. Шилжүүлэлт хийхдээ танаасны шинэ байрлалыг тогтоож шугам татна. Шугамын дагуу хайчилна. Одоо байгаа танаасыг нийлүүлэн хааж шинэ байрлалд танаас нээгдэх болно. 3. Нээгдсэн танаас нь заавал шулуун байх албагүй загвараас шалтгаалж дугуйрсан, долгиолсон, эсвэл олон салаа, эсвэл нуман, эсвэл хунаас хэлбэртэй болгон өөрчилж болдгийм аа. Энэхүү зураг дээр танаас шилжүүлэх байрлалууд болон уг байрлалуудад танаасыг шилжүүлэхэд хувцас ямар харагдах, ямар хувцас зохимжтой гэдгийг зөвлөмжилсөн байна. Энгэрийн танаас шилжүүлэлтийг зураг дээр, ном сурах бичиг дээр, интернет дээр гэх мэт янз бүрийн их сурвалжуудад ихэвчлэн зургаар үзүүлсэн байдаг. Энэ зураг дээр 3 төрлийн энгэрийн танаасыг шилжүүлэх дарааллыг, аргачлалыг харуулсан байна. Энэхүү слайдн дээр энгэрийн танаас шилжүүлэх 2 аргыг график тооцооны аргаар буюу тооцоолол, зарчим, дарааллыг харуулсан байна. Та бүхэн энгэрийн танаас шилжүүлэлтийн арга гэсэн видеог үзэж боддоор хийх арга, зарчим, аргачлалыг хараарай. Одоо бүгдээрээ ханцууны загварчилгааны талаар ярилцъя. Ханцуу гэдэг бол хувцсны гол үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Ханцуу нь хувцсны хөдөлгөөн, тав тух, хэлбэр загварт хамгийн ихээр нөлөөлдөг хэсэг. Хэлбэрийн жижиг өөрчлөлт хүртэл биеийн харьцаа, дүр төрхийг өөрчилж харагдуулдаг. Ханцууг загварчлах элементүүд: ханцууны суурь үлгэр, ханцууны толгой, ханцууны урт, ханцууны үзүүрийн өргөн, үзүүрийн шугам, хунаас нуглаас, хөдөлгөөний тав тух зэрэг болно.
Ханцууны толгой хэсэг нь хамгийн нарийн, хувцсанд суух, тохирох, бие дэвтэйхэн байх загварыг гой сайхан харагдуулах үндсэн хэсэг байна. Ханцууны толгойн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт толгойн өндөр, ханцууны ухлаацсны шугамны урт, ханцууны шингээлтийн хэмжээ гэсэн ойлголтууд багтана. Ханцууны шингээлтийн хэмжээ нь энгийн ханцуунд 1-1.5 см, пиджак, пальтонд 2-4 см, харин том эзлэхүүнт загварт 3-6 см хүртэл байж болно. Харин сунадтай материалын хувьд шингээлтийг бага хийж өгдөг 0-5 см байхад болтгоо. Энэхүү слайданд ханцууны төрлүүдийн зургийг харуулсан байна. Үндсэн төрлүүдийг нэрлэвэл энгийн залгаатай ханцуу, эргэлан ханцуу, кимоно ханцуу, доолмон буюу дэлбэр ханцуу, загварчлан ханцуу орно. Ханцууг загварчлах үндсэн 3 аргыг танилцуулъя. Нэгдүгээрт нь параллел шилжүүлэлтийн арга. Ханцууг өргөсгөх чиглэлд шугамудаар хувааж дэлгэснээр шинэ эзлэхэн үүснэ. Төмбөр, дээгүүрээ хунаастай ханцууг энэ аргаар загварчилдаг. 2. Конус шилжүүлэлтийн арга. Ханцууны толгой хэсгээр хунаасгүй, харин доош өргөсгөх үед энэ аргыг ашигладаг. Өргөсгөх чиглэлд шугамудаар хувааж өргөсгөх хэсэгт конус хэлбэрийн өргөсөлт хийж загварчилдаг. 3-дугаарт захын дүрслэлийг өөрчлөх. Үүнд манжет нэмэх, нэмэлт оруулах. Энэхүү слайдн дээр хунаастай ханцуу болон доош өргөссөн ханцууг загварчлах тооцоолол, арга дараал, зарчмыг үзүүлсэн байна. Энэ хоёр ханцуунд конус шилжүүлэлтийн аргыг хэрэглэсэн байгааг та бүхэн харж байна. Та бүхэн дараах номнуудаас ханцууны олон төрлийг, олон хэлбэрийг загварчлах бусад аргачлалуудыг үзэж болно. Мөн ханцуу загварчлах арга гэсэн видеоноос бодитоор загварчлах арга зарчмыг үзэж танилцаарай. Ханцууг загварчлахдаа дараах зүйлүүдийг анхаарна. Нэгдүгээрт нь сугны ухлаац ба ханцууны толгойн уртын хэмжээ тэнцвэртэй байх. Хэрвээ ханцууны толгойн уртын хэмжээ хит их бол илүү нуглаас хунаас үүсэх байдаг. Харин ханцууны толгойн урт нь багдвал сугны ухлаацны хэсэгт, ханцууны толгой хэсэгт таталтаж эвгүй харагддаг. Хоёрдугаарт материалын онцлогийг тооцож үзэх. Сунадтай материалаар хийх бол ханцууны толгойн өндрийг арай багаар авдаг 12-13 см-аар. Хатууд аргаар материалаар хийх бол дээд толгой хэсгийн эзлэхэн багатай байдгийг анхаарах. Харин торгон материалаар хийх үед эзлэхүүнт хэлбэр тэмч зохимжтой биш, доошо уналттай унж өгдөг учраас. 3-дугаарт нь хөдөлгөөний тав тух. Ханцууны хэлбэр загвар хэдий гоё дэгжин байсан ч хөдөлгөөнд саад болвол өмсөж байгаа хүндээ тав тухгүй байдгийг анхаарах хэрэгтэй. 4-дугаарт хэмжилтийн наривчлал. Ханцууны эсхүүр байгуулах загварчилгаа хийхдээ хэмжээний алдаа гарахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Жижиг алдаа ч гэсэн маш тод, эвгүй алдаатай харагддаг гэдгийг анхаараарай. Одоо бүгдээрээ захны загварчилгааны тухай үзье. Зах нь хувцсны нүүр царай дэгддэг. Их биетэй нийлмэл энгийн загч бай, далбар том эргэсэн загч бай, хувцсны хэв маяг болон загварын хэв маягийг шууд тодорхойлдог хэсэг юм. Захыг загварчлахад үзүүний ухлаацны шугам, захны хэлбэр, захны өргөн, захны босоо хэвтэй чиг, бүтэц буюу суур захтай хэсэг, хүрээ шугам, нугалрах шугам гэсэн үндсэн өгөгдлүүд дээр ажилладаг. Хэвтэй эргэсэн зах нь хэд хэдэн төрөл байдаг. Нэгдүгээрт энгийн эргэсэн зах, хоёрдугаарт эргэсэн дугуй зах, гуравдугаарт усан цэргийн зах, дөрөвдүгээрт хоёр тал нь өргөн дэлгэгдсэн хэлбэрчсэн ийм зах гэх мэт.
Захыг загварчлахдаа нэгдүгээрт нь хүзүүний ухлаацны уртыг хэмжинэ. Хоёрдугаарт нь захны өргөнийг сонгодог. Гуравдугаарт нь захны уналтын үнцгийг тодорхойлно. Энэ нь хэр зэрэг хэвтэй байх вэ, хэр зэрэг налах вэ гэдгийг тодорхойлно. Дөрөвдүгээрт нь захны гадна шугамыг зурна. Дугуй байх уу, дөрвөлжин байх уу, өнцгтэй байх уу гэх зэргийг сонгож зурдаг. Тавдугаарт нь дотор захыг 2-3 мм бага эсгдэг. Тавдугаарт нь нуулрах шугамыг зурдаг. Босоо зах. Босоо захыг загварчлах аргачлал нь нэгдүгээрт нь хүзүүний тойрог хэмжээг хэмжинэ. Хоёрдугаарт захны өндрийн хэмжээг тодорхойлно. Гуравдугаарт захны доод шугамыг хүзүүний радиуст тааруулан мөрөөлгөнө. Дөрөвдүгээрт захны уртыг хүзүүний хэмжээнд тойруулан зурна. За мөн цамцныхаа хүзүүний ухлаацны хэсэгт тааруулж зурдаг. Захны өндрийн хэмжээг загвараас шалтгаалan сонгодог. Зураг дээр босоо захыг захны эсвэрийг байгуулах хэмжээг харуулсан байна. Пичакны зах. Пичакны захны байгуулалт нь хэт нүсэр хэцүү харагддаг ч үндсэн зарчмыг ойлгочход их энгийн амархан байдаг. Пичак костюмны зах нь ар зах, эргэсэн бата зах, захны нугалрах шугам гэсэн үндсэн элементүүдтэй. За төрлүүдийн хувьд сонгодог пичакны зах хоёрдугаарт нь хурц үзүүртэй илүү эрхэмсэг гоёлын хэлбэрийн зах, гуравдугаарт нь шайлан зах гэсэн ийм төрлүүдтэй байдаг. Пичакны захыг загварчлах үндсэн дараалал нь нэгдүгээрт энгэр захны хэлбэрийг тодорхойлох. Үүнд дан зүрлэгтэй байна уу, давхар зүрлэгтэй байна уу гэдэг бас их чухал үзүүлэлт байгаа. Хоёрдугаарт нугалрах шугамыг тодорхойлох. Нугалрах хамгийн доод цэг нь бэлхүүсэн шугамд байна уу, цээжний шугамд байна уу, аль цэгээс эхлэх үү гэдгийг тогтоох нь маш чухал байдаг. За ингээд нугалрах шугамыг зурна. За дараа нь эргэсэн бата захны хэлбэрийг гаргана. Ямар өргөнтэй байх уу, шовх үзүүртэй байх уу, энгийн гурвалжин байх уу гэдгийг сонгож зурна. За дараа нь ард захыг зурж загварчлана. Үүний дараа ард захны дотор хэсгийг ташуу чиглэлээр эсгдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд зах энгэрийн таарамжийг шалгана. Энэ слайдн дээр сонгодог хэлбэрийн давхар зүрлэгтэй пичакны захыг загварчлах, эсвэрийг байгуулах нарийн хэмжилт байгуулалтын аргачлалыг үзүүлсэн байна. Одоо бүгдээрээ хормоны загварчлагын талаар үзье. Нэгдүгээрт нь хормоны үндсэн хэлбэрүүд. Хормон буюу ювхэн, шулуун, А хэлбэрийн буюу трапез, дэрвэр хормон, давхарлсан хуниастай хормон, наран хормон гэсэн ийм үндсэн хэлбэрүүдтэй. Сонгосон материалаас шалтгаалж ямар хормон хийх зохимжтой байдгийг энэ хэсгээр үзүүлсэн байна. Та бүхэн хувцсны эсгүүр загварчлагаа хийхдээ ашиглаж болно. Жишээ олгож энэхүү слайдн дээр трапез ювхний загварчлагын арга дарааллыг харуулсан байна. Та бүхэн ювхний загварчлага видеоноос бодитоор хийх үйлдэл арга дарааллыг хараарай. Мөн ювхний төрөл бүрийн загвар хэлбэрийг загварчлах аргачлалыг эмэгтэй бүстэй хувцсны эсгүүр загварчлага, хувцсны дизайн зохион бүтээлт номуудаас нэмж судалж суралцж болно. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.